Сайн байцгаана уу? Ингээд Mongolism Deep Dive бүгдээрээ дахин давтан морилно. За ингээд 8 сарын 12-ноос 8 сарын 13-ны хоорондох 7 хоногийнхоо таруу мэргийг та бүхэндээ хүргэх гэж байгаа таатай байна. За миний хоолой өвдсөн байгаа учраас жаахан хэцүүхэн ярьж иж магадгүй. Тийм бол уучлаарай. За 8 сарын 12-наас 18-ны 7 хоногийн за ерөнхий 2 энергийн гарч ирсэн байна. За би 2 өдрөөсөө тус тусны энергийг асуусан байгаа. За тэгэхээр эх 7 хоногийн энерги бол одоо тэр чигээрээ мөнгө санхүү эрүүл мэндэд холбоотой энерги байна. Тэгэхээр маш их юм гинтийн орлого олох тий гинтийн одоо ашиг олох хийж байгаа зүйл чинь одоо ашиг орлого өндөртэй байх. Эсвэл одоо хин нэгнээс одоо өгөхгүй явж исэн өөр шир зээлүүд нь одоо танд буцаж ирэх ч юм уу тий авч чадахгүй байсан хүн авч чадахгүй хүнд өчгсөн байсан удаацсан тийм зээлүүдээ буцаж ирэх. Эсвэл за мэдээж өв залгамжлал тий одоо үеэс үе дамжиж ирсэн үнэтэй эд идэл хөрөнгө одоо тань дээр ирэх ч юм уу. За мэдээж эсвэл одоо албан тушаал ахих гих мэтчлэн ийм одоо мөнгө санхүүтэй холбоотой ийм өсөлтүүд гинтийн орлого ашиг илбэгтэй 7 хоног байх нь шүү манайхан. За тэгээд энэ дээр бас хэлэхэд бол охины ордныханд одоо түлхүү хамааралтай бас харагдаж байна. Мөн эрүүл мэндийн хувьд бол эх 7 хоногт бол за тарих толгой эсвэл одоо хараа нүд одоо нүдний хараа муудах ч юм уу те нүдний хургаагаар хатгах гэх мэтлэн дээд одоо биеийн одоо дээд хэсгийн ямар нэгэн өвчлөлттэй байх магадлал өндөр байна. Тэгэхээр одоо танд одоо уужиг хөвч өвчин эсвэл сүүлийн үед одоо байнга өвдөд байгаа одоо нүд ч өвдөж байгаа эсвэл одоо тарих толгой ч өвдөж байгаа бол бас чих орж болно. Чих ч өвдөж байгаа бол үнийг бас үзүүлээрэй гэж хэлмээр байна. За бас нэгэн шаманы гэлэнгээс өгж байгаа гол цөм энерги бол шинэ эхлэл ахны. Тэгэхээр магадгүй за энэ өдөр бол өөрөө бас нэг төгсгөл ч юм уу одоо аливаа зүйлийг дуусгар болгох утгыг агуулж байдаг. 10-ын цаас бол тэгэхээр нэг зүйл дуусаад шинэ зүйл эхэлж байгаа. Магадгүй та нэг төсөл хэрэгжүүлжсэн бол төсөл тань дуусаад одоо дараагийн төсөл рүү орж байгаа байж болно. Эсвэл нэг ажил хийжсэн бол тэр ажлаасаа одоо эцсийн байдлаар цалингаа аваад тий дараагийн шинэ аяллаа эхлүүлэх гэдэг ч юм уу юу ч байж болох учраас өөрсдийнхөө нөхцөл байдал тохируулж бас сайн ойлгож аваарай. За ямар ч тааш эх 7 хоног бол шинэ эхлэлийн 7 хоног байх нь шүү. За голлох цөм үйл явдлын хувьд бол Queen of Wands бураарж гарсан. Тэгсний King of Wands нь дээш харж гарсан байгаа. Тэгэхээр магадгүй таны гал энерги тий эх 7 хоногт одоо ихэнх хүмүүсийн маань гал энерги ерөөсөө дээшээ доошоос хавлсан. Нэг бол одоо хитрхи дээшээгээ одоо баяр хөөртэй тий одоо сэтгэл зүйн юм оргилсон ундарсан ийм байх бол нэг бол одоо навс ингээд унсан тий сэтгэлээр унсан бууж өгсөн шантарсан гээд одоо хоёр тишээгийн төлбөргүй байх магадaltaй байгаад байна. Таны одоо гаргаж байгаа үйл хөдлөл сэтгэл хөдлөл тань хоёр тишээгээ одоо туйлшрах гэдэг хандлагатай байхаар харагдаж байна шүү. За нэгдүгээр хоёрт болохоор ямар нэгэн одоо юу гэдгийг дарамт шахалт за дээрээс ирж байгаа одоо үйл ойлголцол тий дээд албан тушаалтны одоо дарамт ч юм уу шахалт шаардлага ийм зүйлсээс болж одоо таны сэтгэл санаа бас их доошоо унах энерги чинь унах ийм байдалтай харагдаж байна. За нөгөө талаараа бас танаас шалтгааллах зүйл юу вэ гэхээр та өөрөө хитрхи хин нэгэнд бүлэдүүлэх ч юм уу эсвэл өөрөө хин нэг бүлэдэх ч юм уу тиймэрхүү хандлагууд харагдаж байна. Хитрхи өөртөө бардам ч юм уу хитрхи өөрийгөө зөвтгсөн ч юм уу тийм байх магадaltaй харагдаж байгаа учраас тэрэн дээр анхаарч өгөөрэй. За King of Wands юу гэлтэж байгаа гэхээр ерөнхий одоо эх 7 хоногт бол манай ихэнх үзэгчид маань бол ерөөсөө маш их гоё энерги өндөртэй одоо цаваас эргэлэн хүчтэй нийтэжтэй одоо тийм ухаантай нөхөрсөг маш их юм хөгжилтэй хөөртэй өөртөө итгэлтэй ийм гоё одоо гал энерги бол ингээд жинхэнэ ассан 7 хоног байх нэ. За дараагийн голлох үйл явдал бол judgment үзэр бол одоо юу дээш харж басан байна. Тэгэхээр ерөөхдөө одоо judgment бол ерөөсөө за шууд утгаараа 3-ын амьдрал дээр бол ямар нэгэн шүүхтэй холбоотой асуудлуудтай явж байгаа бол тэр асуудлууд нь ерөөхдөө цэгцэрч одоо сайнаар эргэхтэй таны талд буухаар харагдаж байна. За сүнслэг талаасаа бол одоо юу гэдгийг та өдийг хүртэл юу хийж ирсэн тэр одоо таны үлийн үрчин одоо хаалгын шин тогтж байна гэсэн утгатай. Тэгэхээр магадгүй та сайн үр тарьсан бол тэр бүхний чинь одоо дуудлага ирээд таныг хор ертөнцөөс шагнах ийм шагналын ирж байна гэдэг зүйлийг бас илтгэж харуулж байна. За мөн дээрээс нь сүнсний сэрэлтийг илтгэдэг гэж би хувьдаа боддог. Тэгэхээр магадгүй одоо таны дээд одоо сахиус тэнгэрээс болон эсвэл таны одоо дотоод дуу хоолойноос таныг бол сэрэх цаг чинь болсон. Эх 7 хоногоос бол одоо та сүнсний сэрэлт хийх нэ гэдгийг бол илтгэж харуулж байна гэж би удаа уншиж байна. Тэгэхээр эх 7 хоногт бол бас манай үзэгчдийн маань ихэнх нь
одоо сүнсний сэрэлт хийх 7 хоног байх магадлал өндөр байна гэж харагдж байна. За тэгэхээр ингээ харахаар ингээд дээд хүртүүд их гарч байна. За тэгээ ерөнхий нэрсээр үндс хүрт гараад тэгээ голох үйл явдлууд дээр дээд хүртүүд гарангуудаа зөвлөгөө шаман нэгтэр бол ийм чернелийн бас өнгөөгд яваад байгаа байхгүй. Тэгэхээр манайхан маш их гал энерги нэгсээд өөрийгөө болон өрөөлийг тэр их галаараа одоо шатах burnout хийх магадлал өндөр байна. Яг тэгэхээр одоо гал энерги их байна гэдэг чинь ер нь бол хөгжилтэй хөнгөн хөөртэй хүчтэй тий зоримог шийдвэртэй одоо ийм нэг талаараа сайн боловч нөгөө талаараа бол одоо бусдыг одоо хитрхи их бусдыг одоо энергиэрээ шатах хитрхи их өндөр шаардлага бусдад тавьж тий бусдыг гомдох эсвэл одоо бусдаар хитрхи их одоо тоглоомдох үеж жагаад бусдыг гомдох ч юм уу тий гих мэтчлэн ингээд бусдыг шатах гэдэг. Дээрээс нь өөрөө тэр энергиэрээ эргэлдэж явсараад өөрийгөө эцэст нь burnout хийдэг. Өөрийгөө эцэст шатаадаг. Маш их цуцдаг. Бүх энерги алддаг тий ийм тал байдаг шүү. Тэгэхээр энийг юмсан анхаарад бас дотроо бодолтой байцгаарай. Тэгээд ерөөхдөө болохоор ингээ бүх дээд үрдүүд чинь гарч ирсэн учраас манайхан маш их юм газардуулахгүй хит хөөрсөн, хитрхи хөнгөн доошоогоо газардуулах байхгүй. Ерөөсөө ингээд бүх зүйлийг ингээд тархи оюуханаараа шийдчихдэг, тархи оюуханаараа бодчихдог тий. Ийм байдал харагдаад байна. Бодхоос өмнө дандаа үйлдэлүүд хийх байдал харагдаад байна. Бодхоос өмнө дандаа үйлдэлүүд хийгээл үйлдэл хийснийхаа дараа бодож нэг бол харамсна тий. Иймэрхүү байдал үүсгэж шүү. Тэгэхээр эхлээд ингээ сайн бодож мэдрэмж сэтгэлээ одоо сонсоорой. Тэрнээс биш одоо шууд логкор бодвол тий шууд одоо ингээд юу тархиараа л ингэж явж болохгүй шүү. Тийм учраас энэ дээр бол одоо юу гэдэг сэтгэлийн юм дуудлага, дотоод дуудлага ийм зүйлс гарч ирж байна гэж харагдаж байна. За зөвлөгөөн дээр бол бүх зүйл сайхан болно гэж хэлсэн байна. Бүх зүйл сайн байна. Тэгэхээр та бол ямар нэгэн зүйл битгий санаа зовоорой. Одоо та ямар ч нөхцөл байдал байж болно. Угаасаа одоо сайн зүйл, сайн одоо сайн сайхан ирэх болно. Эсвэл та одоо ямар нэгэн зүйл сэтгэл ханамжгүй одоо ямар нэгэн байдлаар дутуугийн комплекстэй явж байгаа бол та ингээ өөртөө байгаа зүйлтэй талархаарай. Одоо өөртөө байгаа зүйлүүдэд тоолоорой. Байгаа зүйлдээ төвлөрөөрэй. Өөрийнхөө сайн сайхан зүйл, бусдын сайн сайхан зүйл төвлөрөөрэй. Бүх зүйл сайхан байна шүү гэдгийг бас нэг талаар илтгэж өгч байгаа шүү. За юу манай модрын үзэр дээр болохоор ерөөхдөө хүлцэнгүй тайван байна. Тэ бүх зүйл одоо болж гин бүтэж гин гэсэн утгатай. Бүх зүйл сайхан болно. Бүгд одоо амар амгалан болно гэсэн утгатай. Энэ хоёроос яг адилхан утгатай. Тэгэхээр энэ мудраа бол таныг амар амгалан болгож энэ байгаа одоо гал эрчим энерги те энэ тагаа одоо хөрсгөлөд байгаа зүйлийг чинь доош нь татаж буулгаж үндсэн дээр чинь хөрсөн дээр чинь буулгаж өгч байна. Тэгэхээр хөрсөн дээр бууж байгаарэ, бодит байдлыг хараарэ, бас бодитоор тодорхой хэмжээр сэтгэрэй гэдэг зүйлийг бас энд анхааруулад байна. Дээрээс нь тэрэнд тань туслах тэр одоо мудраа үзрийг мудраг одоо байрлалыг бас хэлээд өгсөн байна. За энэ гарынхаа байрлалыг аваад үүн дээр 1-3 минут гоё төвлөрөөд бясалгаад байгаарай. За тэгээд энэ 7 хоногийн affirmation буюу батламж өгнө. Хараад үгүй. За ерөөсөө би урам зоригтой хүн гэдэг батламж үгийг хэлээрэй. Та маш их гоё урамтай, маш их гоё урам зориг гэдэг чинь өөрөө маш их гоё үйл дээ. Ирээдүйд байгаа тэр хонглын үзүүртэг тэр гэрлийг олж харж байгаа гэсэн утгатай байхгүй юу? Тэгэхээр би урам зоригтой гэдэг үгийг та бүхэн энэ 7 хоног чингоо өглөө оройтой 2 удаа өөртөө хэлээрэй. За тэгээд таны одоо эцсийн харж байгаа хараа, алсын хараа чинь гоё гэрэлтэй байвал тэгээд аяанда бүх зүйл сайхан болно. Хамгийн гол нь манайхан эх 7 хоногт бол хоёр тийшээгээ маш их хэлбих гэдэг нь балансаа бас гоё сайн бариарай. Тэгээд бодхоос өмнө үйлдэл хийж болохгүй гэдгийг анхаараарай. За эх 7 хоног бол өөрөө тийм хүнд энерги биш, маш хөнгөн одоо гоё энергиуд буусан гоё шин эхлэлүүдийг хийх 7 хоног байна. Хамгийн гол нь манайхан гол анхаарах зүйл бол энэ 3 үйл хөдлөл байна. Сүнсний сэрэлт хийх нь түндэ бэлтгэлтэй байгаарай. Бас дээрэс нь бусдыг болон өөрийгөө юм шатах маш хэмжээний юм гал энергиуд байгаад байна. За тэр тусмаа одоо Арслангийн орд хоньны ордныхон охины ордныхонд төлөв хамааралтай байна шүү гэдгийг дахин хэлж байна. Ингээд та бүхэн манай MTT сувагтай хамт байгаад маш их баярлалтай шүү. Тэгээд та бүхэн маань бусад сошиал сувгууд гоё дагаад асуух зүйл байвал одоо Facebook групптэй гоё чөлөөтэй хэлэлцэж асууж байгаарэ гэж хэлмээр байна. Баярлалаа.